орчин үеийн бизнесийн орчин зөвхөн офисын талбай байхаа болсон. Vision Business Tower нь ажлын орчин, үйлчилгээ, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэгтгэн бизнесийн шинэ экосистемийг бий болгож байна. Энэ нь ажиллах, холбогдох, өсөх орчныг дахин тодорхойлж байна. CNBC Mongolia Changemaker Integrated and Sustainable Commercial Development шагналыг Vision Business Tower гаргаж байна. Яг одоо Аварцын эзэн болсон UB Group-ийн үүсгэн байгуулагч төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Батбаатар эрхэмтэй ярилцахад бэлэн болсон байна. Арай минь хүргэе. За баярлалаа Ором дөргөө. За танд бас халуун баяр хүргье. За баярлалаа. Энэ цаг үчид бас таны сэтгэлийг хуваалцсан зүйтэй байх. За мөн дээрэс нь одоо энэ зах зээлийн одоо change maker болоход одоо юу гол нь нөлөөлсөн гэж одоо танай байгууллагын зүгээс үзэж байна вэ? Мэдээж манай баг хамт олон хичээл зүтгэл олончтой тооцоо судал байгаа. Дээрээс нь бид тухайн төслөө цаасан дээр багт нь маш их одоо фокусолж багаараа маш сайн ажилласан. Тэгээ энэ яг төлөвснийхаа дагуу хэрэгжүүлж байгаа манай баг хамт олонны бас хичээл зүтгэл байгаа бодоо гэж бодож байна. UB Group-ийн зүгээс одоо хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээ бас танилцуулбал. UB Group-ийн үйл хөдлөлийн салбарт нийтдээ 10 гаруй жил. Өнөөдрийн хүртэл 300 гаруй метр явдгаатыг альбиасаар улсын гавс хүлээлгэж өгсөн байна. Энэ хугацаанд бид бүхэн цаашдаа илүү одоо чаддаг зүйлээ хийгээд олон улсын жишгт нийцсэн яг девелопер компани яаж байх ёстой, хөгжүүлэгч компани юу хийх ёстой, яг тэр хэмжээнд бас зах зээл дээр тоглож байхыг хичээгээд бас ингээд суралцаад явж байгаа. За танай энэ Vision Business Tower төслийг бас энэ цаг мөчид онцлмаар санагдлаа л да. Vision Business Tower гэсэн бидний анхны төслийн санаачд бол Монголын анхны одоо олон улсын санхүүгийн байгууллага ээж стандартыг хангасан ногоон тааврын төслийн нэгдэг юм зорилгод тавиад ажиллаад явж байгаа. Энэ хүрээнд зурагчдаа зохиогоод одоо яг construction-ы барилгын ажил маань ингээ хийгээ явж байгаа. Мэдээж үгдээ төсөл 100% дууссаны дараа дахиж одоо аудитлэгдэж одоо эцсийн байдлаар яг ногоон барилга гэдэг сертификат авах байгаа. Ер нь үйл хөдлөх салбарын одоо гол тоглогчид ер нь хаашаа чиглэж байна вэ? Та бүхний одоо дараагийн одоо зорилго тэмүүлээд бас хаашаа чиглэж ах шиг байна? Мэдээж Улаанбаатар хот бол үйл хөдлөхөд маш том тийм гой зах зээл гэж одоо өсөж яваа тийм залуу зах зээл. Монгол улсын нийт хувийн 70 гаруй % залуучууд. Тийм учраас манай хотод унтанд орж өсөж явж байгаа ирээдүйдээ зах зээл. Тийм учраас хөрөнгө оруулагч одоо энэ зах зээлийг яаж сайн хөтөлж хаашаа чиглүүлж авах нь төдий хэмжээний боломж бидэнд бол хангалттай хэмжээний боломж байж байгаа. Шинэ одоо хятад бол үйл хөдлөлийн салбар ингээ унтчихсан байгаа бол бид бүхэн бол жиггээ одоо ингээ өсөлтийн шатан дээр явж байгаа. Тэгэхээр хэрэглэгч одоо хэрэгсүү болсон учраас хэрэглэгч юу хүсэж байна те ирээдүйн чиг хандлага олон улсын трендing хандлага нь хаашаа байгаа тэр боломжийг одоо нийцсэн тийм төслийг одоо зах зээлд нийлүүлж илүү хоорондоо өрсөлдөн гэсэн. За өнөөдөр одоо үйл хөдлөх хөрөнгийн салбарын гол тоглогчид, хөрөнгө оруулагчид, банкны салбарын төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөлд нэгэн дээвэрд орчуулж бас асын харгаа тодорхойлсон шүү дээ. Та өнөөдрийн арга хэмжээгээс нэгтгээд өгнөл ямар чиг баримжаатай өндөрлөв? Бүх оролцогч талуудыг бүрэн хангасан маш сайн үр дүнтэй төсөл боллоо гэж бодож байна. Бид бүхний хувьд нэг онцгой байсан зүйл нь 10 гаруй жил одоо манай баг хамт олонны мөрөөдөл байсан төслийг бид өнөөдөр анх удаа хэрэгжүүлж байна. Аль биесээр тэр нь юу гэхээр rent to own буюу түрээстэй дэмжлэх юм орон сууцтай болох төслийг анх одоо зах зээл зүйл нэвтрүүлж байна. Хуучмад энийг одоо зөвхөн одоо засгийн газар хийдэг байсан боход бас засгийн газрын одоо мөрийн хөтөлбөр одоо энэ зүйлд одоо дэмжлэг үзүүлэх тийм ээ. Бас нийгмээ одоо илүү гоё нийгмийг бүтээх өөрөө өөртөө бас утаагүй эрүүл оршинг бас би үлдээхэд бол манай баг хамт олон бас бизнесийн зорилго болгоод бас нэг юм том челленжтэй ингээд жиггээ одоо юу гэдэг change makers болох ийм одоо төслийг анх санаачлаад өнөөдөр бас албан ёсоор нээлттэй хийж чадсан бол сэтгэл маш өндөр байна. За үйл хөдлөх салбарын одоо change makers-уудын нэг болсон танай байгууллагын хамт олонд өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.